Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн байцгаана уу үзэгчдээ, шинжээчийн цагийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар Голомт банкны ерөнхий эдийн засагч Арман болон эдийн засгийн шинжээч Цацрал Минеби 2026 оны эдийн засгийн төлөв байдал болон ирээдүйн хүлээлтийн тухай авч үзэх болно. За тэгэхээр юун түрүүнд хоёлаа 2026 оны төлөвийг ярихаас өмнө 2025 онд гол яг ямар үйл явдлууд болсон бэ гэдгийг товчхон дүгнүүл зүгээр ах. Тэгэхээр таны бодлоор 2025 онд ямар голлох үйл явдал бий болсон бэ? За тэгэлгүй яах вэ? За 2025 он бол мэдээж одоо гадаад болон эдийн засгийн дотоод эдийн засгийн орчин талаас нь маш олон үйл явдал болсон жил болсон. За тухайлах юм бол одоо гадаад талаас нь мэдээж Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп томилогдсноос хойш бол олон одоо бодлогын арга хэмжээ авч байгаа нь бол дэлхийн эдийн засгийн төлөв байдалд нөлөөлж байгаа. За мөн дотоод эдийн засгийг авч үзэх юм бол за хамгийн сүүлийн тоо мэдээлэл бол мэдээж 2025 оны 3 дугаар улирлаар зарлагдсан байгаа. За үүгээр бол эдийн засгийн өсөлт бол манай улсын эдийн засаг 5.9% өсөлттэй байгааг бол 3 дугаар улирлын байдлаар зарласан. За үүнд бол мэдээж хөдөө аж ахуйн салбарын өсөлт голлох нөлөөг үзүүлж байгаа. За түүнчлэн уул уурхайн салбарын өсөлтийг авч үзэх юм бол хэдийгээр одоо оны эхний хагас төдийлөн сайн байгаагүй ч гэсэн оны сүүлийн хагаст бол харьцангуй одоо сэргэж эхэлснээр бол эдийн засгийн өсөлтөд бол томоохон нөлөө үзүүлж эхэлсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо Монгол улс эдийн засгийн хувьд гэх юм бол яг гадаад болон гадаад одод зах зээлийн хувьд гэх юм бол одоо түүхийн эдийн зах зээлээс хамааралтай бол маш олон үйл явдлууд болсон. За гэхдээ нөгөө талдаа дотоод эдийн засагт бол хөдөө аж ахуйн салбарын одоо дэмжлэгээр эдийн засаг бол харьцангуй одоо дажгүй газарсан гэж хэлж болохоор байгаа. За тэгэхээр 2026 оны ирээдүйн төлөв байдлын тухай ярихын тулд хоёулаа одоо гадаад болон дотоод орчны нөхцөл байдлыг бол авч үзэх шаардлагатай байгаа. За тэгэхээр эхлээд юутай одоо гадаад орчин нөхцөл байдалтай бол танилцъя гэж байна. За 2026 он гарснаас хойш одоо геополитикийн нөхцөл байдал бол илүү хурцтмал түвшинд шилжсэн гэж хэлж болохоор байгаа. За эхний 7 хоногийн байдлаар бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэла улс руу товтлогоо хийсэн. За тэгээд мөн цаашлаад ерөнхийлөгчийг нь баривчилсан гэх үйл явдлууд нь өөрөө яг олон улсын түвшинд яг энэ олон улсын дээг журам ёс суртахууны түвшинд яг ямар одоо байгаад байгаа вэ? Тэгэхээр энэ жижиг мөргөлдөөнүүд нь цаашлаад бүр том дайн руу одоо эрсдлийг дагуулах вэ гэсэн одоо том одоо аюулыг бас одоо олон улсын шинжээчд болон улс төрчид бол маш ихээр яригдж байгаа гэж хэлж болохоор байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ цаашлаад 2026 онд бол Америкийн нэгдсэн улс Венесуэл байна, за Орос Украины дайн байна, за Хятад Тайваны дайнууд ч гэсэн ер нь эдийн засагт тодорхой бус байдал бол давмгайлах юм хүлээлтийг бол бий болгоод байгаа гэсэн үг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгэхээр олон улсын валютын сангийн эдийн засгт одоо үзэж байгаагаар 2026 оны эдийн засгийн өсөлтийг дэлхийн дундаж эдийн засгийн өсөлт өөрөө 2025 онд 3.2% байснаас 2026 онд 3.1% болж ер нь буурах хүлээлт бол давмгай байгаа. Тэгэхээр энэ нь голчлон ерөөхдөө Азийн улсуудаас буюу Хятад, Япон, зүүн өмнөд орнуудын Азийн одоо эдийн засгийн бууралтай шалтгаалаад байгаа. Тэгэхээр таны бодлоор эдгээр одоо бууралт нь яг юундаас болж байгаа вэ? За мэдээж одоо энэ одоо дэлхийн эдийн засгийн өсөлтийн хандлага эх жилүүдэд харьцангуй одоо саарах төлөвтэй байгаа нь юуны түрүүнд мэдээж энэ тарифын бодлого, худалдааны бодлоготой шууд холбогдож байгаа. За тодруулах юм бол за Америкийн нэгдсэн улсын зүгээс бусад улс орнуудтай хийж байгаа худалдааны хилцээр нь бол тодорхой түвшний бас ахиц дэвшлийг харуулж байгаа. За тухайлах юм бол одоо өндөр хөгжсөн орнууд те одоо тодруулбал Япон, Европын холбоо гэдэг ч юм уу. Тэдгээр одоо өндөр хөгжсөн орнууд бол харьцангуй одоо Америкийн нэгдсэн улстай худалдааны хилцээрүүдийг амжилттай хийснээрээ анхны тогтоожсэн одоо тарифын түвшинтэй харьцуулахад бол харьцангуй бага буюу одоо тодруулбал нэг 15-аас 20 орчим хувийн тарифын одоо түвшнийг тогтоогод байгаа хилцээрийн дараа харин хөгжиж байгаа орнууд буюу одоо тодруулбал энэтхэг Хятад гэх мэтчлээ одоо энэ эдгээр улсууд бол одоо хараахан худалдааны хилцээр одоо гэрээний ард гарч чадаагүйгээс болоод харьцангуй өндөр буюу одоо дор хаяж 20-оос дээш хувийн импортын татварыг бол одоо худалдааны хувьд тогтоогсон ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За эдгээр одоо энэ худалдааны бодлогууд нь бол улс орнуудын хувьд бол одоо голлон эдийн засгийн өсөлтийн төлөв харьцангуй саарах энэ нөхцөлийг бол бүрдүүлж байна гэж хараад байгаа. За түүнчлэн одоо бас нэг онцлог зүйл нь бол Америкийн нэгдсэн улсын зүгээс одоо тухайлсан бараа бүтээгдэхүүний хувьд бас импортын татварыг одоо оногдуулж байгаа. Тодруулах юм бол за ган болон хөнгөн цагаан гэх мэт одоо бүтээгдэхүүн дээр бол 50 орчим хувь, за машин механизм, хүнд даацын одоо техник импортын бүтээгдэхүүн дээр бол за нэг 25 орчим хувийн, за мөн модон бүтээгдэхүүн дээр бол 50% гэх мэтчлээ одоо ингээд янз бүрийн ялгаатай
импортын тарифыг тогтоож байгаа нь бол одоо улс орнуудын хувьд бол худалдааны хувьд бол маш том одоо сорилтыг бий болгоод байгаа. За тийм ч учраас эдийн засгийн хувьд болохоор яг шууд одоо Америкийн нэгдсэн улс гэхээс илүүтэйгээр бусад улсууд руу экспортоо хийх хандлага бол харьцангуй ажиглагдаж эхэлсэн нь бол дэлхийн худалдааны сүлжээнд бол одоо өөрчлөлтийг бий болгоод байна гэж авч үзэж байгаа. За тэгвэл одоо энэ худалдааны бодлоготой одоо шууд хамааралтай байгаа энэ голлох тоглогч нар буюу одоо энэ Америкийн нэгдсэн улс хятадын эдийн засгтэй хамгийн томоохон эдийн засгтэй улсуудын хувьд төлөв нь юу нэмэх байгаа вэ? За 2025 болон 2026 он тийх чигээрээ ер нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан одоо хэлсэн үг болон шийдвэрээс шууд хамааралтай үйл хөдлөл эдийн засагт бол бий болоод байгаа тийм. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн банкнаас гаргасан эдийн засгийн өөрсдийнх нь төсөөллийг нь хөдөлгөөн авч үзэх юм бол ер нь бодит дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляц, ажилгүйдлийн түвшин болон бодлогын хүний төсөөллүүдийг бол гаргасан байгаа. Тэгэхээр тэдгээр төсөөлөлд юу дурддагч байгаа вэ гэхээр мэдээж Америкийн нэгдсэн улсад бол одоо холбооны нөөцийн банк буюу Төв банкных нь ерөнхийлөгч хавар буюу 5 дугаар сар дахин солигдохоор байгаа. Тэгэхээр одоо солигдож гарч ирж байгаа шинэ одоо ирэх авч байгаа ерөнхийлөгчдийн гол одоо бодлогыг ажиглах юм бол ер нь бодлогын хөвөл буурах төлөвтэй байгаа даа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс бас одоо 2025 онд ч гэсэн бодлогын хөвөө 3 удаа бууруулсан тийм. Тэгэхээр ер нь 26 онд дахиж бодлогын хөвөө бууруулах төлөв байна гэдэг маань өөрөө цаашлаад одоо энэ дотоод эдийн засгаа дэмжих буюу ажилгүйдлийн түвшнийг бас бууруулах юм гол зорилго цаана агуулгадж байгаа. За гэхдээ мөн адил бодлогын үнийн шийдвэр гарахад бол инфляцийн өсөлт бол нэн чухал байдаг тийм. Инфляц одоо өсөлттэй байгаа ах юм бол бодлогын үг бол бууруулах орон зай бол төдийлөн гарахгүй гэж байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн ерөнхийдөө холбооны нөөцийн банкнаас гаргаж байгаа төсөөлийн хувьд бол Америкийн нэгдсэн улсын эдийн засаг бол одоо 2025 онд 1.6%-тай байна. 2026 онд 1.8%-тай байна гэж бол яригдж байгаа. Тэгэхээр энэ одоо төсөөллийг олон улсын валютын сангийн төсөөлөлтэй харьцуулах юм бол бага зэрэг бууралттай байгаа. Бага зэрэг бага төсөөлөл гэсэн үг. Тэгэхээр одоо Америкийн нэгдсэн улсын эдийн засаг бол өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад эдийн засгийн өсөлт нь бол харьцангуй бага байгааг илэрхийлж байгаа гэж харж болохоор байна. За нөгөө талд одоо бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн өсөлтийг бол 2025 оны хувьд товчхон ярих юм бол 2025 онд бол яг эдийн засгийг нь гол хөдөлгөх хүч нь өөрөө экспортын өсөлт байсан. Тэгэхээр мэдээж Америкийн нэгдсэн улс руу хийж байгаа нийлүүлэлтийн түвшин бол тодорхой хэмжээгээр мэдэгдэхүйц буурсан ч гэсэн нөгөө талдаа Европын холбоо, Австрали болон Зүүн өмнөд Аз руу хийж байгаа экспорт бол 10-аас 30% хүртэл өссөн дүр зурагтай байгаа. Европын холбоо руу гэхэд бол 15%, Зүүн өмнөд Азийн улс руу 8% гэх мэтчлэн өсөлттэй байгаа нь экспортын өсөлтийг нь одоо дэмжсэн гол үзүүлэлт болж байгаа гэсэн үг. За нөгөө талд эрсдэл талаасаа бол импортын өсөлтийг харах юм бол дөнгөж 1.9%. За 12 дугаар сарын тоо гараагүй гэж бодоход 11 дугаар сарын байдлаар бол импорт нь бол 1.9, экспорт нь 5.9%-тай байгаа. Тэгэхээр яагаад импорт нь юм сул байгааг харах юм бол Хятад улсад бол маш удаан үргэлжилж байгаа үйл хөдлөх хөрөнгийн салбарын уналт бол бий болж байгаа. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүдэлтэй дотоод эрэлт нь бол маш сул. Тэгэхээр нэг ёсондоо энгийнээр хэлэх юм бол иргэд өөрөө эдийн засагт итгэлэн суларч байгааг бол илэрхийлж байгааг хэлж болно. Тэгэхээр энийг бол одоо эдийн засгийн үүднээс бол сөрөг баялагын нөлөө гэж илэрхийлж байгаа. Тэгэхээр эдийн засгийн хүмүүс бол ер нь бол худалдаа авах одоо эдийн засаг хүнд байна гэж ойлгоод худалдаа авалтаа багасгаад хэрэглээгээ танаад байгаад эхлэнгүүт нөгөө талаа энэ нөлөө нь эдийн засагтаа эргэж нөлөөлөө. Тэгэхээр тэр нь цаашлаад аж ахуйн нэгж байгууллагуудын ашиг орлого буурах. За тэгээд одоо орлогын түвшин бол одоо бүхэлдээ буурах тийм сөрөг нөлөө бий болж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг нөгөө талдаа харах юм бол экспортын өсөлт сайн, импортын өсөлт муу байгаагийн үр нөлөөгөөр гадаад худалдааны ашиг буюу тэнцэл нь өөрөө одоо 11 дугаар сарын байдлаар 1.80 долларыг давсан буюу яг өнгөрсөн жилүүтэй харьцуулахад бол дээд рекордыг эвцэн гэж хэлж болж байгаа. За тэгэхээр импортын өсөлт нь бол дан ганцхан гэхдээ дотоод эрэлтээс бо шалтгаалаагүй. За нөгөө талдаа одоо засгийн газрын зүгээс бол яг импортыг орлох дотоод үйлдвэрлэлүүдэд маш ихээр эрчимжүүлж яг бусад улсуудаас хамаарлаа бууруулж байгаа нь бол гол бас бодлогын нэг чиглэл нь болж өгсөн гэж харж байгаа. Тэгэхээр энэ мэдчлэн ерөнхийдөө Хятад улсын эдийн засгт бол олон үйл явдал болж байгаа. Гэхдээ ер нь л одоо засгийн газар болон Төв банкны зүгээс нь мөнгөний зөөлөн бодлого баримталж ер нь засгийн газраа бас сангийн тэлэх бодлого явуулаад эдийн засгаа дотоодоос нь дэмжих чиглэл бол ажиглагдж байгаа гэсэн. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгэхээр эдгээр эрсдэл хүчин зүйлийг бас авч үзээд одоо Хятад улсын эдийн засгийн өсөлт өөрөө ерөнхийдөө бол 2025 онд 4.8% гарах төсөөлттэй байгаа. За ирэх онд бол одоо 2026 онд 4.2% болж буурах үйл явдал тавмгаа байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо энэ хүртэл бол Америкийн нэгдсэн улс болон Хятад улсын эдийн засгийн төлөвийг танилцууллаа. Тэгэхээр яг энэ улсуудын нөхцөл байдлыг яаж манай улс дээр бууж ирэх юм бэ? Эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэхээр түүхийн эдийн зах зээлээр голлон дамждаг гэсэн үг. Тэгэхээр түүхийн эдийн зах зээл дундаа
нүүрс болон зэсийн одоо эрэлт хэр байх уу те хятад талаасаа импорт эрэлт хэр байх уу за нөгөө талаасаа одоо эрэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлтүүдийн төсөөллөөс шалтгаалж манай одоо уулуурхайн салбарт нөлөө үзүүлнэ уулуурхайн салбарын нөлөөллөөр одоо төсөв болон эдийн засгийн өсөлт бий болдгоо гэсэн үг байна. Тэгэхээр яг товчхон хэлэх юм бол нүүрсний одоо хэлийн үн бол 2026 онд 70 орчим долларт одоо хурж тогтворчхоор байгаа. Энэ дүн маань өөрөө ковидын өмнөх буюу одоо эдийн засгийн хэвийн байх үеийн нүүрсний хэлийн үнэтэй бол тэнцэж байгаа. Тэгэхээр мэдээж ковидын дараа Орос Украины дайн гэдэг нүүрсний мөн бол хөөсрөлттэй байсан. За нөгөө талд зэсийн үнийн хувьд гэх юм бол нэг 10,800 орчим $10 бол тэнцгээр байгаад байгаа. Энэ мэдээж одоо сэргээгдэх эрчим хүчний бодлого олон улсад маш ихээр эрэлттэй байгаатай холбоотойгоор зэсийн үн бол үргэлжлэн өсөх хүлээлттэй байгаа. За тэгэхээр эдгээр хүчин зүйлүүд маань өөрөө цаашлаад Монгол улсын яг эдийн засгийн орчинд яг ямар нөлөө үзүүлэх талаар та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Тэгэхээр яг уу тэгвэл одоо эдийн засгийн дотоод орчин талаас нь дэлгэрэнгүй авч үзье. За Монгол улсын эдийн засгийн хувьд гэх юм бол мэдээж одоо сүүлийн жилүүдэд бол харьцангуй за ялангуяа цар тахлаас хойш бол харьцангуй тогтвортой өсөлтийг бол үзүүлсээр ирсэн байгаа. За тодруулах юм бол за 2025 оны 3 дугаар улирлын байдлаар бол 5.9% өсөлттэй гарсан гэдэг бол түрүүнд дурдж хэлсэн. Тус өсөлтийн хувьд гол нь нөлөөсөн салбар нь бол мэдээж хөдөө аж ахуйн салбар байсан. За тухайлах юм бол хөдөө аж ахуйн салбар бол 23-24 оны одоо зуудын хүндрэлээс шалтгаалаад маш одоо огцон уналтыг үзүүлж ирсэн хэдий ч 25 онд бол одоо зуудын хүндрэлээс иргэн сэргээд маш одоо өндөр өсөлт буюу одоо яг салбарын хувьд ангаараа 38% өсөлтийг үзүүлээд энэ нь бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүний нийт өсөлтөд бол 3.4% нэгж хувийн одоо хувь нөлөө үзүүлсэн байгаа юм. За тэгэхээр хэрвээ одоо эх саруудад те эх өвөл одоо төдийлөн одоо зуудын хүндрэл бий болохгүй цагаагаар нөхцөл харьцангуй тогтвортой байна гэж үзэх юм бол хөдөө аж ахуйн салбарын одоо энэ огцон өсөлт бол харьцангуй тогтворжих төлөвтэй. Харин уулуурхайн салбарын хувьд бол харьцангуй одоо өсөлтийн төлөв сайжирснараа бол эдийн засгийн өсөлтийг тэтгэх юм одоо төлөв ажиглагдаж байгаа. За уулуурхайн салбараа одоо тодруулаад авч үзэх юм бол за мэдээж одоо 25 оны эхний хагаст бол төдийлөн сайн үзүүлэлтийг үзүүлж чадаагүй. Учир нь бол одоо мэдээж түрүүн одоо манай цэцэрлэгийн дурдчихснаар нүүрсний зах зээл бол төдийлөн сайн байгаагүй хятад талаасаа. За тиймээс одоо нүүрсний өмнө бол огцом унжсэн энэ одоо хандлага бол харьцангуй одоо сүүлийн хагаст бол тогтворжоод за мөн одоо манай улсын талаас бас экспортыг харьцангуй дэмжсэн одоо бодлогоор хэмжээнүүдийн ачаар бол нүүрсний экспорт одоо бит хэмжээний хувьд ч үнийн хувьд ч харьцангуй тогтворсон нөлөөгөөр бол харьцангуй одоо сайжирсан эм дүр зураг ажиглагдсан. За түүнчлэн одоо мэдээж оюутлын олборлолтой холбоотойгоор далдуурхайн одоо үйлдвэрлэл эхэлсэнтэй холбоотой зэсийн баяжмлын хэмжээ бол сайжирсан нь одоо давхар одоо зэсийн үн сэрэгсэнтэй одоо нийлээд зэсийн орлого бол харьцангуй сайжирч одоо үйлдвэрлэл талаасаа ч гэсэн одоо энэ нийт уулуурхайн салбарын үйлдвэрлэлийг бол дэмжиж орж ирсэн байгаа. За тэгвэл энэ одоо уулуурхайн салбарын өндөр өсөлт бол одоо 26 онд бол хадгалагдсанараа эдийн засгийн өсөлтийг бол дэмжих одоо гол салбар хэвээрээ байхаар ийм төлөв ажиглагдаж байгаа. За түүнчлэн одоо энэ уулуурхайн салбарын үйлдвэрлэлийг дагаад мэдээж одоо тээвэр болон худалдааны салбарыг бол одоо өсөлтийг бол дэмждэг юм одоо хандлага ажиглагддаг. Тиймээс одоо өнгөрсөн жилүүтэй харьцуулахад бол эдгээр салбар бол харьцангуй сайн байх төлөвтэй. За түүнчлэн одоо мэдээж засгийн газрын зүгээс мега төслүүдийг хэрэгжүүлэхээр одоо эхэлсэн өнгөрсөн жилээс эхлээд за эдгээр мега төслүүдийн одоо хэрэгжилттэй холбоотойгоор мэдээж энэ барилга болон эрчим хүчний салбарын өсөлт бол харьцангуй өндөр байх хүлээлттэй байгаа. За тэгвэл одоо эдгээр одоо энэ уулуурхайн бус салбаруудын өсөлт өнгөрсөн жилтэй харьцуулаад бол харьцангуй одоо сэргэж орж нэрээ бол манай эдийн засгийн өсөлтийн төлөв одоо 26 онд бол 25 оныхаа түвшинд мэдээж одоо ингээд харьцангуй өсөлтийн хувьд ингээд тогтвортой байх юм төлөв ажиглагдаж байгаа. Ингэснээрээ бол 25 онд одоо бид нэр 5.9 одоо оны эцэстээ магадгүй 5.8% өсөлтийг үзүүлэх бол 26 онд одоо энэ өсөлтийн түвшин хадгалагдаад за 5-аас 6 за наривчлаад бол харах юм бол дунджаар 5.4-өөс 5.6 орчим хувийн өсөлттэй байх болов гэсэн юм одоо дүгнэлтийг бол гаргаад байгаа. Цаашлаад мэдээж одоо макро эдийн засгийн чухал хүчин зүйл болох инфляцийн талаар авч үзье. За инфляц бол одоо хамгийн сүүлийн зарласан статистикээр бол 11-р сарын байдлаар 8.2% гарсан улсын хэмжээнд. За одоо удахгүй одоо шинэ 12-р сарын мэдээлэл бол цацагдах бах. За ерөнхийдөө бол инфляцийн төлөө одоо сүүлийн саруудад харьцангуй одоо эрчим нь бол одоо сулдарч орж ирж байгаа. Мэдээж одоо үүнд нөлөөлж байгаа чухал хүчин зүйл нь бол өнгөрсөн жил буюу одоо 24 оны сүүлээр засгийн газраас одоо эрчим хүчний үн, цахилгааны үнийг бол нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь бол одоо инфляцийг тайлбарлахад одоо том нөлөө болж ирж ирсэн нь одоо сая 11-р сард бол энэ суур нөлөө нарилснараа инфляцийн түвшин буурах одоо чухал хүчин зүйл болж ирсэн байгаа.
За харин нөгөө талаас одоо энэ хүнсний үнийн өсөлт харьцангуй өндөрт хадгалагдаж байгаа. Тодруулах юм бол оны сүүлээр одоо ургац хураалт төдийлөн сайн байгаагүй, махны үнийн өсөлт бас өндөрт хадгалагдсан зэрэг нь бол хүнсний үнийн өсөлтийг бол өндөрт хадгалснараа инфляцид бол тодорхой одоо хувийн нөлөө үзүүлж ирсэн байгаа. За тэгвэл одоо эх саруудад бол харьцангуй одоо инфляц одоо алгуур буурч ирж байгаа ч гэсэн эх ондоо буюу одоо 2026 ондоо бол инфляц бол харьцангуй тогтвортой 8 орчим хувь буюу Төв банкны одоо зорилттой түвшний дээд хязгааруулахын 8% орчимдоо тогтвортой байх болов гэсэн ийм төлөвийг бид нар одоо харж байгаа. За хэдийгээр одоо ингээд одоо инфляц буурах хандлагатай байсан ч гэсэн үүнийг хязгаарлаж байгаа хүчин зүйлийг авч үзвэл мэдээж сая оны өмнө засгийн газрын зүгээс багш нар болон одоо эмчнэрийн цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Хэдийгээр шатаараатайгаар ингээд нэмэгдүүлэх гэсэн энэ нь бол тодорхой хэмжээнд бол эрэлтийн шинжтэй инфляцийн дарамтыг нэмэгдүүлэх болов уу гэж харж байгаа. За түүнчлэн одоо мөн хүнсний үнийн өсөлт бол харьцангуй бас өндөрт хадгалагдах хിവэрэ байх юм бол одоо инфляцид бас одоо сөрөг одоо өндөрт байх одоо ийм нөлөө үзүүлэх хандлагатай байгаа юм. Хэрвээ одоо инфляцийн түвшин харьцангуй ингээ өндөр түвшинд хадгалагдаад байна гэж үзэх юм бол за Төв банкны зүгээс одоо бодлогын ямар арга хэмжээг авч үзэх вэ гэдгийг магадгүй авч үзье. Мэдээж одоо төгрөгийн ханшийг бас мэдээж бид дурдах хэрэгтэй. Төгрөгийн ханш бол харьцангуй одоо сүүлийн саруудад харьцангуй одоо ингээд чангараад 3556 орчим түвшинд хадгалагдаж тогтворчсон байгаа. За энэ бол мэдээж одоо гадаад валютын албан нөөц манай улсын хувьд 12 дугаар сарын байдлаар хамгийн өндөр буюу одоо энэ 7 тэрбум Америк доллартай тэнцсэн энэ үзүүлэлт бол маш нөлөөлж байгаа. За энэнийг тайлбарлахад бол хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Тухайлх юм бол одоо алтны үнийн өсөлттэй холбоотой энэ алтны мөнгөжүүлэлтийн нөлөө. За түүнчлэн одоо энэ гадаадаас орж ирж байгаа санхүүжилтүүдийн хэмжээ зэрэг одоо энэ гадаад валютын орох урсгал харьцангуй сайн байгаа нь бол энэ валютын нөөц өндөр байхад бол нөлөөлсөн. Энэ хэрээрээ бол төгрөгийн ханш бол харьцангуй тогтвортой байгаа. За төгрөгийн ханш хэдийгээр тогтвортой ч гэсэн инфляцийн түвшин харьцангуй зорилтын дээд хязгаарын орчимд байгаа. За түүнчлэн гадаад орчин талаасаа ч гэсэн энэ тодорхой бус байдал эрсдэлтэй хүчин зүйлс одоо хадгалагдсаар байгааг авч үзэх юм бол Төв банкны зүгээс энэ бодлогын төлөвийг одоо хараахан зөөлрүүлэх нөхцөл бол бүрдээгүй байна гэсэн одоо байр суурийг илэрхийлээд байгаа. За хамгийн сүүлд бол 2025 оны 12 дугаар сарын ээлж турлаараа мөнгөний бодлогын хороогоор бол бодлогын төлөвийг одоо хэвээр хадгалж бодлогын хүүг 12% нь одоо хэвээр хадгалсан байгаа. За энэ төлөв бол одоо оны 2026 оны эхний хагаст бол хадгалагдах буюу бодлогын хүүг бол төдийлөн өөрчлөхөөргүй байна гэсэн байр суурийг бол шинжээжд болоод одоо Төв банкны зүгээс ч гэсэн хамгийн сүүлийн мөнгөний бодлогын мэдээлэлээр бол илэрхийлээд байгаа. За харин эдийн засгт одоо томоохон шок дахиж бий болохгүй харьцангуй одоо энэ тогтвортой байх нөхцөл үргэлжлэх юм бол магадгүй 2026 оны 2 дугаар хагасаасаа бодлогын төлөв харьцангуй зөөлрөх одоо магадaltaй маа гэж одоо үзэж байгаамаа. Цаашлаад хэрвээ одоо энэ төлөвийг ерөнхийд нь аваад үзэх юм бол мөнгөний бодлого талаас харьцангуй ингээд тогтвортой бодлогын төлөв хадгалагдана гэж үзэж байгаа ч гэсэн төсөв талаас бид нар бас одоо макро эдийн засгт нөлөөллийг авч үзэх шаардлагатай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгвэл 2026 оны төсвийн одоо төлөв ямар байх арга вэ? За одоогийн 2025 оны 12 дугаар сарын төсвийн статистик бол хараахан гарч амжаагүй байгаа. Тэгэхээр яг 11 дугаар сарын статистикийг нь авч үзэх юм бол за төсвийн орлого нэг 24 орчим их найдтай тэнцэж байгаа бол за төсвийн зарлага маань өөрөө нэг 27 орчим их найдтай буюу төсвийн алдагдал маань өөрөө 1.8 их найдын одоо алдагдaltaй бол одоогийн байдлаар бол явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нь өөрөө 2025 оны тодтгол тусгасан дүнгээс бол харьцангуй нэлээд өндөр. За тэгээд эх оны одоо 2026 оны төлөвт ч гэсэн төсвийн алдагдал маань өөрөө 1 их найд байхаар батлагдсан байгаа. Тэгэхээр 2 жил дараалж төсвийн алдагдал өндөр байна гэдг нь цаанаа юуг илэрхийлж байгаа вэ гэхээр төсвийн алдагдлыг хаанаас санхүүжүүлэх вэ гэхээр гадаад зээлээр л санхүүжүүлж байгаа тийм. Тэгэхээр нэг засгийн газрын хувьд бол төсвийн алдагдал өөрөө цаашлаа төсвийн алдагдал өндөр байх юм бол олон улсын зүгээс ч гэсэн за манай улсын зээлжих зэрэглэл дахиж буурах, зээлжих зэрэглэл буурснараа одоо эдийн засгийн гадаад орж ирж байгаа урсгал буурах гэх мэтчлэн хөрөнгө болон санхүүгийн зах зээлд ч гэсэн сөрөг нөлөө үзүүлэх бол дам нөлөө байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо төсвийн одоо энэ алдагдал маань өөрөө манай Монгол улсын эдийн засгт бол хамгийн том эрсдлүүдийн бол нэгт тооцогдож байгаа гэж бол хэлж болно. Тэгэхээр цаашлаад ер нь бол бид нэр өрийн оновчтой удирдлага за тэгээд засгийн газрын зардлыг танах тал дээр ажиллах нь айгүй нэлээд чухал асуудал бол тооцогдож байгаа. За тэгэхээр хоёулаа ингээд 2026 оны
эх оны төлөвийг бол товчхон бол дүгнэе те. За геополитик талаасаа бол мэдээж одоо түүхийн эдийн зах зээлээр дамжиж олон талын одоо дайны одоо илүү хурцдах. За тэгээд түүхэн үний одоо бас нийлүүлэлт буурах гэх мэтчлэн олон талын эрсдэлт нь маань одоо шууд уулуурхайн салбартаа сөргөөр нөлөөлж яг энэ оны одоо эхний хагас жил шиг сөрөг нөлөө байх бол магадaltaй гэж үзэж байгаа. Тэгэхээр яг одоо 2026 оны өсөлтийн төлөв харьцангуй одоо тогтвортой хадгалагдахаар байна гэж бид нар үзэж байгаа ч гэсэн нөгөө талд одоо эрсдэлтэй тодорхой ус байдлыг байнга харгалзаж авч үзэх шаардлагатай тийм. За тухайлах юм бол саяны хэлсэнчлэн гадаад валютын албан нөөцийн хэмжээ хэдийгээр одоо энэ түүхэн дээр хэмжээд хүрээд байгаа ч гэсэн гадаад эдийн засаг гадаад орчин талаас хэрвээ түүхийн эдийн үн буурах юм бол бидний хүлээлтээс буурах юм бол тийм. За мөн түнчлэн одоо хятадын эдийн засгийн төлөв одоо хүлээж байснаас илүү муу байх юм бол гадаад эрэлтээр дамжаад манай эдийн засагт одоо бас сөргөөр нөлөөлөх гэх мэтчлэн сөрөг нөлөөллийг бид нэр байнга одоо харгалзан авч үзэх шаардлагатай. Тухайлах юм бол одоо хэрвээ ингээд эдгээр нөхцөл байдал сөрөг одоо нөхцөл байдал үүсэх юм бол хамгийн түрүүнд одоо энэ төлбөрийн тэнцлийн алдагдлыг тэлэх буюу төгрөгийн ханшид одоо дарамт үзүүлж эхэлнэ. Энэ нь бол мэдээж одоо энэ одоо гадаад үр төлбөртэй одоо аж ахуйн нэгж байгууллагуудын гадаад үрийн дарамтыг нэмэгдүүлэх гэх мэт сөрөг нөлөөллийг бий болгоно. За түүнчлэн одоо төлбөрийн тэнцлийг дагаад хэдийгээр одоо сая одоо урсгал дансны алдагдал одоо харьцангуй буурч сайжирсан ч гэсэн хэрвээ одоо энэ түүхийн эдийн үнэтэй холбоотойгоор экспортын орлого буурах тохиолдолд төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх, төгрөгийн ханш сулрах энэ цаашлаад одоо импортын үнээр дамжаад инфляцийг эрчимжүүлэх гэх мэт одоо олон одоо сөрөг нөлөөллийг бий болгодгоо гэдгийг бид нар одоо байнга анхаарч авч үзэж одоо энэ гадаад болон дотоод орчны одоо нөхцөл байдлыг байнгын ингээд хяналттай анхааралтай авч үзэж явах одоо шаардлагатай байдаг. Ингэх одоо энэ хэрээр бидний одоо ингээд авч үзэж байгаа таамаглал төсөөлөл бол бий болсон нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөгдөөд одоо апдейт хийгдээд явах юм магадгүй нөхцөл байдал үүсэх гэдгийг авч үзэх шаардлагатай байгаа тийм. За ингээд энэ хүрээд шинжээчийн цагийн ээлжид дугаар маань өндөрлөж байна. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баярлалаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.